Монголын төрд иргэдээсээ нуух юу ч байж болохгүй гэж. Бүх зүйл ил байх ёстой. Энийг ил болгохын төлөө засгийн газар үе шаттай арга хэмжээг бол авч хэрэгжүүлж байна. Иргэний нисхийн ерхий газар, МЯАТ, ашигт малтмлын хэрэгжлэх газар, Эрдэнэт үйлдвэр, Монгол Орос цэвэрлэмэд гих мэтээр гадагшаага бас одоо өөрсдийнхөө төсвийн мөнгнөөс одоо юу гэдэг нь ажилчдынхаа үр хүүхдийг одоо сургаж исэн тэр тохиолдол бол бас нэлээдгүй байдаг. Гэхдээ энэ 2017 оноос хойш эдгээр байгууллагуудын энэ одоо дангаараа шийддэг байдал бол засгийн газрын шийдвэрээр хориглогдож ирсэн байдаг. Одоо өнөөдөр бол яг тэр зүйлээр одоо юу гэдэг иргэний нисхийн ерхий газраар юм уу ашигт малтмлын хэрэгжлэх газрын шугамар сурж байгаа гэдэг ойлголт бол байхгүй. Мэдээж мэрэгжлийн байгууллагууд өөрт хэрэгцээтэй байгаа мэрэгжилтэй боловсон хүчнийг бэлтгэх чиглэл бол зайлшгүй байх ёстой байдаг. Жишээлбэл одоо нефтийн үйлдвэртэй болох гээд газрын төсний төслийг хэрэгжүүлж байгаа энэ цаг үед шинжлэх ухааны технологийн сургууль дээр яг нефтийн инженерийн ангийг одоо захиалга өгч бэлдэж явах жишээтэй тийм ээ. Бид одоо тийм л байдлаар ажиллаж байгаа. Одоо засгийн газрын хэрэглэх газар хүний нөөцийн газартаа болсон шүү дээ. Та бүхэн мэдж байгаа. Би бас бүтцээ танилцуулжсэн. Тэр хүний нөөцийн газрын хийх үндсэн ажил бол ерөөсөө боловсон хүчний судалгаа хийж Монгол улсад хэрэгцээтэй байгаа боловсон хүчнийг гадаадад болон дотоодод бэлтгэх тэр захиалгыг өгөх илүү ухаалаг тийм удирдлагын цахим системийг нэвтрүүлэх гэж бид бол хичээж ажиллаж байгаа. Бүгд найрамдах Солонгос улсын ИСРАМ гэдэг нэг юм програм шийдэл бас байдаг. Бид бас тэр шийдлийг хийсэн одоо холбогдох албаны хүмүүстэй бол хамтарч ажиллаж зөвлөгөө авч төсөл хэрэгжүүлж явж байгаа гэдгийг бас хэлье. Бид хэд эх 7 хоногийн засгийн хурал дээр үндсэндээ сангуудтай холбоотой мэдээллүүдийг хийгээд хаана ямар дүрм журмаа зөрчиж ямар асуудлууд үүссэн бэ гэдэг талын наривчлсан мэдээллүүдийг хийн. Тэгэд бас та бүхэнд энэ мэдээллийг одоо юу гэдэг нээлттэй мэдээлнэ гэж ингэж ойлгож болно. Ер нь бол энэ түрүүн л бас яригдж байгаа зүйл энэ ерөөсөө энэ улс төрчид мэдээлэлд ойрхон байгаа хэсэг өөрөө ард иргэдээс илүү боломжийг төрүүлж хүртээд байгаа энэ нөхцөл байдал чинь өөрөө энэ төрийг өнгөдүүлж байгаа, хүчгүүдүүлж байгаа маш том зүйл. Тийм учраас төрийн хувьд үндсэн үүрэг нь олон нийтийн одоо эрх ашигыг хангах том зорилгыг агуулдаг учраас тэр олон нийтийн эрх ашиг юу вэ гэхээр мэдээлэлтэй байх хэрэг шиг хангагдах хэрэгтэй. Тэгэхээр энэ чиглэл дээр засгийн газар анхаарч ажиллана гэдэг хэлье. За баярлалаа.